хамтдаа ажилласан улсууд туршлагатай. Төрийн өмч иддэг улгайч нартай яаж тэмцэх, за авилгалчтай яаж тэмцэхийг бол өөрсдөө сайн мэднэ энэ улсууд бол. Төрийн өмч идсэн улгайч нартай яаж тэмцэх вэ? Авилгалаас ондоо. Энэ бол авилгал бол нэг өөр хэрэг. Төрийн өмчийг олон зуун саяар нийтдэг эдгээр улгайч нартай яаж тэмцэх вэ гэсэн нэг юм асуудал. Таныг байхын үед батгцсан гэх юм уу хэрэгцсэн нэг юм би танаас асуух гээд байна. Энэ энгийн ардын толгойг эргүүлж яад нэг муухай юм хийлээ шүү дээ. Энэ оюу толгой. Энийг эсэргүүцчихсэн нэг 5 6 гишүүний нэг нь та байсан биш үү? Тэг 6 л хүн байсан л да. 6 юу? 6 хүн одоо энэ хууль энэ гэрээ бол болохгүй юм байна. Буруу байна. Тэгэл яг эсрэг саналаа өгсөн. Тэгээд их хурл нэг олонхоор явд юм чи олонхоор явсан. Тэгээ одоо өнөөдөр би зүгээр ингээ харж яхад би тэр үед л харсан юм чинь. Буруу гэрээ боллоо гэдэг. Буруу өнөөдөр баяр дарга хоёроос танаа энэ мөнгө ашиглаа асууж ин лээ. Тэми гэрээний талаар. Сайн гэрээ болсон л гэдэг. Баяр догшдог гэдэг. Баяр даргачдаг гэдэг. Гэхдээ би энэ хоёр хүнийг яг ийм юмн дээр энэ гэрээ ингээ ийм сайн болцсон юм гэдэг тайлбарлаж байгааг би сонсоогүй. Өөрөө сонссноо. Сайн болсон гэдэг шүү дээ. Сайн болсон бол аль нь сайн болсон юм гэдгийг яг энэ нэг тайлбарлаж юу нь сайн болсон те аль нь сайн болсон тий. Гэхдээ сайн болсон бол өнөөдөр бид нар зах цугаас нь нэг юм жоохон хүртэж гэсэн байж юм байхгүй л юм. Тэгээ 30 жилийн дараа одоо өнөхөр дампуу хууль бас л доо миний юм гэрээ. Би зүгээр одоо олон улсын хуульч эрх зүйч биш. Тийм ээ. Тэгэхдээ би зүгээр бизнес олон жил эрхснээ үед Германуудтай ч хийсэн, Японуудтай ч хийсэн гэрээ. Гэрээ бол аль тал нь л одоо 150% ашигтай байх хэрэгтэй юм л да. Тэгэхээр тэрийг сайн гэрээ гэж. Тэгснээс одоо бид нар өнөөдөр араас нь хөөцөлтөл одоо энэ их хурлын хэдэн дугуураалахын тэгээд сүлдээс цуцчих шиг байна одоо тийм ээ. Тоож байгаа шүү. Одоо бүр яриач нэмэргүй болсон. Энэ яг ийм замаар орох байсан юм аа. Энэ хүмүүс ер нь ингэж ярьдаг л да. Та улс төрийг сонирхгүй байж болно. Улс төр таныг оролдоно гэж. Энэний нэг жишээ. Тэр үед нь таныг тоогоогүй улсууд өнөөдөр алдаагаа хараад үгүй сайхан самбуу гişүн ингэж шилжижсэн гэж боддог болов уу? Бодохгүй. Тоохгүй шүү дээ тэрийг. Тэр намайг тэгж одоо ярьж ирсэн гэдгийг одоо тэд нэг санаад ах шаардлага байхгүй. Тэг илүүцтэй эднэртэй бол. А миний хувьд бол би бол зөв юмны талд сууж исэн би нэгдгээ өөрөө бол мэднэ. Зүгээр иргэд зарим хүмүүс бол мэдэх баг. Би яагаад энийг буруу болох гээд байгаа юм бэ гэдгийг тухайн үед яаж мэдсэн бэ гэвэл би баяр зогтод хэлсэн нэг гэж наад гэрээг одоо яг үнэхээр Монголын ард түмэнд ашигтай хийгдсэн бол чи энэ эрдэнэчиг хийж чинь жишээ байж шээ. Та нүүр төлж уулзсан юм уу? Би одоо бүр банк орны хурал дээр одоо бүр өөрөөс нь их л тэгж асуугаад төлөвлөгөө явах юм чи би ард түмэнд л ашигтай л хийн шүү дээ юм чи өөр яаж хийх юм гэдэг шиг. За тэгвэл чи за нэгдүгээр чи тэгвэл энэ эрдэнэчиг хийж. Эхлээд 49-ийн Монголын тал 51-ийн хөрөнгө тал гаргасан нэг. Тэгээд чи 30 жилийн дараа эрдэнэчиг зөрөө 51 49 болгохоор хийчихэж дээ. Чи тэгээд наад Канадад тэгэлж хэлэлт. Манад ийм жишээ байна. Энэс өөрөөр хийж болохгүй нэг гэж энийг хэлээд гэсэн. Би яг таны хэлснээр явна шүү. Явж байгаа л гэдсэн. За тэр бол худлаа нэгдэг нь тэгэл тухайн үед би худлаа ярьж байгаа нэг бас үдийн насны үзэнд мэдрэгдэг байна шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар хэрэг болдгоо болвол юу яцгаа надаа. Зүгээр 100% одоо жишээл Канадад нөхч. Тэгээ наа чи нэг 14 5 төрлийн татвар байж байгаа. Тэрийг л жоохон тэгээ татвараар нь зохицуулж ирсэн надад. Эхний 1-2 жилийн татвар нь бага байж л. Тэр хүмүүс бас нэг гаргасан хөрөнгөө олж авгүй л дээ. Тэгэхээр дараа нь тэгэл 3 дахь 4 дахь жилээс нь татвараа нэмж болно. 3 дугаар бас нэг би нэг яриад ирсэн юм. Энэ ордыг ерөөс үнэлээг байхгүй. Газар доогор байж хат нь. Хичнээн монголчууд хөрөнгө гаргаж үнэлж чадаагүй ч гэсэн ерөнхий энд орж ирсэн гэдэг багцааг одоо гөрөгчөө нисгч хүртэл бид нар сансаас харсан л гэж ярьж л байсан. Хоёр толгой. 82 онд сансаас нисгтэй. 81 онд нислүү тий. Гөрөгчөө баатрыг бид гэж ярьж байгаа сонс. Ерөнхийд нь Орос Монголын геологчны шин энэ доор бол нэг зис байна. Гэхдээ хэдэн тоон зис алт мөнгө байгааг нь мэдэхгүй байна. Бид нар тэр доошо өрөмдөх чадал чалга
Яг тэр хөрөнгө олгоо Канадад яастаа. Тэгээд гаргаад ирэхтэн дээрээс нэг үнэлж болно. Бид Канадуудыг тийм одоо үнэлгээ энэ тэр юм биднэрт одоо танилцуулаад би нэг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүн байсан. Тэгээ нэг комисс томилуулж аваад тэрийг нэг үнэлгээг мэдчих санаатай үзсэн. Тэгээ надад материалаа ирүүлээд гэсэн 10 хэдэн ийм зузаан англи хэл дээр бичсэн тийм нэг ширийн дээр оруулаад тавьчих. Их дарамжилж байгаа юм. Уг нь дээр Монгол хэлээр бидэрт өгсөн шүү дээ. Ерөөсөө юм нь монголоор явуулдаг. Дан англи дээр. Одоо ч гэсэн тийм үү те? Одоо ч тийм л үү. Түүнд авилгатай тэмцэх газраас эргүү эрийг үүсгэсэн гэсэн мэдээллийг өдрийн сониос олж мэдсэн байна. Түүнд авилгатай тэмцэх газраас энэ тухай мэдгдсэн алтан бичиг одоогоор ирээгүй байгаа гинэ.